Мандалсан дэх онцгой байдлын хэлтсийн гал төмөр унтраах аврах 19-р анги. Гал ус ганцуудын аюулын өдөөс сөрн зогсож, улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэмцдэг хүмүүнлэг, энэрэнгүй ариун үйлсэн эзэд бол онцгой байдлын албаны хаан. Дор засгийн үүсгэн байгуулагчдын нэг Жанжин Сүхбаатарын санаачлагаар 1922 оны 1-р сарын 13-ны өдрийн ардын засгийн 35 дугаар хуралдаанаар гал унтраах, урьдчилан сэргийлэх, гал төмрийн улсын хяналтыг орон дээр хэрэгжүүлэх, гал төмрийн туршилт шинжилгээ хийх үүрэг бүхий гал төмөртэй тэмцэх байгууллагыг байгуулах шийдвэр анх гарч байжээ. Гал төмөр унтраах аврах 19-р анги нь 1974 оны сайд нарын зөвлөлийн 62 дугаар тогтоолоор анх Сэлэн аймгийн 9 сумын Богонд тосгонд гал төмөр унтраах зориулалт бүхий 2 машинтай 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 2000 онд Сэлэн аймгийн Мандал сум 100 хараа хотод шилжин байрлаж байгууллага аж ахуй нэгж ард иргэдийг гал гамшигын эвлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулж байна. Уг анги одоо энэ суманд шилжиж байгуулагдсан шалтгаан нь бол одоо хүн амын суурьшил ихтэй дэд үтс хөгжсөн энэ Мандал суманд одоо улсын гал төмөртэй тэмцэх газрын харьяа гал унтраах анги байгаагүй учраас гал төмөртэй тэмцэх газрын даргын тушаалаар 2000 онд Мандал суманд шилжиж байгуулагдсан юм аа. За анх уг гал унтраах ангийг одоо 2000 оны 9 сард шилжин ирэхээс өмнө бол цагдаагийн хэлцэд гал төмрийн улсын хяналтын ахлах байцаагч Нэмэ Овшууч маань ажиллаж байсан. За Мандал сумд анх 1974 онд галын байцаагч оронтой гарч галын байцаагчаар Ахмад Түмэн Тэмэрлэгдэх хүн төмөлөгдөн ажил байгаад 1994 онд миний галын байцаагчийн ажлыг хүлээж авсан юм аа. Энэ хугацаанд манай галын байцаагч контор гэж байхгүй бид цагдаа дээр суудаг байлаа. Би 1998 оны 2 сард анх гал унтраах 19-р ангид дуудлага хулаа өгчөөр орж ажиллаад 2000 онд Бугантын гал унтраах 19-р анги татан буугдаад 100 хараа хотод шилжиж ирсэн. 2000 оны 9 сард гэр бүлээ дагаад ажиллаад дагаад бид нар үр хөвгтэйг шилжиж ирээд 2015 онд оны 11 сард цэргийн байнгын тэтгэвртэй гарсан. Тэгээд одоо хүртэл манай гэр бүлийн хүн энэ онцгой байдлын албанд ажиллаж байна. Одоо онцгой байдлын албыг одоо дагаж ажиллаад амьдрал ах хүн маань одоо үдий зэрэгтэй сайн явж байгаадаа бид бүхэн баяртай байдаг. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Мандал сум дэх онцгой байдлын хэлтэс болон өргөжж 35 хүний бүрэлдэхүүнтэй бүс нутгийн хэмжээнд ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. За анх 2000 онд улсын гал төмөртэй тэмцэх газрын даргын тушаалаар Бугантай гал унтраах 19-р ангийг Мандал сумд нүүрийн шилжүүлэхээр болсон юм аа. Тэгээ энэ хугацаанд би анх биостанцын байрыг хүлээн авч тэнд салаан дарга тэршлэгч од хөө шинээр ажилд орсон одоо ажиллаж байгаа Баттөмөр нарын хамт хашаа байр засварлах, цон хаалга засах, хог цэвэрлэх ийм ажлуудыг эхлэн хийж анхны тулгын чулууг тавьсан юм аа. 2000 оны 6 сард уг одоо гал унтраах 19-р ангид томилогдож ирээд бит хоёр одоо тэндээс анх одоо цэв санал ширээгээ мөрөн тэргээр тээвэрлээд авчираад одоо энэ байшингийн ардталд байгаа тэр хуучин биостанцын шар байшинд хоёр давхарт нь байрлуулж за улмаар бас нэг газ нөхчийг ажилд авч ирсэн одоо Дэ Баттөмөр гээд одоо энэ ангид ажиллаж байна. 20 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд энэ хавийн одоо бас шарилж өвсийг цэвэрлээд за шинээр одоо уурын зуух барих за бүтээн байгуулалтын одоо нэлээд гөөх ажлуудыг хийсэн.
За тэндээс довч дурдах юм бол одоо энэ хуучин барилгуудыг засаж тогтжуулах хаалга цонх. За хамаг одоо үүд хаалганы эвдэрсэн байсан. За нийлээ 2 одоо автомашины тавиулангийн том хаалгыг бол засварлаж исэн анхны хийсэн ажил байна. За дараагийн хийсэн ажлууд болохоор хаалга цонхуудыг битүүлэх, за халаалтын систем тавих, уурын зуух барих. За тэгэл одоо машин тэргээ засаж сэлбэхээс эхлээд ер нь бол нэг эхний 1-2 жил бол үнэхээр аж ахуй ажил бол ихтэй байсан. За бидний хувьд бол тэр өвөл маш их хүнд байсан. Уурын зуухыг бий дааж, уурын зуухны халаалтын системийг бид өөрсдийн хүчээр одоо барьж ашиглалтанд оруулсан. За тэгээ шинэ тутам шилжиж ирсэн бидэнд аж ахуй нэгж байгууллага хамт олон тусалж бидний төвчлөлтийн ажилд зөв хэмжээний тусалцаа үзүүлж байсан. Манай гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн уг ажлыг эцэг зүтгэлтэй өвлийн үүдэн төсвөр хатуужилтаагаар хийж 2001 оны 2 дугаар сард анхныхаа галын дуудлага хүлээн авахд бэлэн болгож байлаа. Миний ард харагдаж байгаа энэ 3 давхар байшин бол 2014 оны 10 сарын 1-нд улсын комисс хүлээж авсан байгаа. За энэс өмнө одоо 2000-оос 2014 оны хугацаанд бол энэ харагдаж байгаа байшингийн цааталд бид нар аж ахуй аргаар одоо 3 тийм өргөтгөлийн барилга барьсан. За уг барилгуудыг бол одоо сум орон нутгийн аж ахуй нэгжүүдийн дэмжлэгээр үе үеийн дарга нар засаж тогтоолж одоо өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглаж ингэж барьж байгуулж ирсэн. За томоохон ажлуудаас нь дурдах юм бол автомашины тавиуланг одоо конторын барилгатай холбосон одоо улаан булан, за тэгээд багны мастрын өрөө, дуудлага хүлээн авагчийн өрөө, галын байцаагчийн өрөөг бол 2007 онд 10-ыг харьцах нь 14 м харьцаатайгаар барьж байгуулж ирсэн. За 2010-аас 13 онд мөн автомашины тавиулангийн цааталд одоо бэлдэржүүлэх танхим, гал зуух, механик ахлах жолоочийн одоо өрөө, за салаан захирагчийн өрөө зэрэг ийм одоо бүтээн байгуулалтыг хийж ажиллаж байсан. Онцгой байдлын хэлтсийн дараагаар 2016-аас 2017 онд хошууч баасандарж 2017 оноос одоо хүртэл хурандаа гамболд томилогдсон ажиллаж байна. Гал төмөр унтраах аврах 19 дугаар ангийн захирагчаар 1974-өөс 1976 онуудад Ахмад Гаадан,
1976-аас 1981 онд хошууч бага, 1981-ээс 1995 онд хошууч батаху, 1995-аас 1996 онд ахлах тэслэгч даваасуран, 1996-аас 1997 онд ахлах тэслэгч арагчаасуран, 1997-оос 2000 онд ахлах тэслэгч алтан зоё, 2000-аас 2005 онд дид хурандаа Няма, 2005-аас 2009 онд дид хурандаа Ууганбаяр, 2009-оос 2010 онд Ахмад Ганху, 2010-аас 2014 онд хошууч Одху, 2014-өөс 2015 онд хошууч Алтан гэрэл, 2015-аас 2016 онд дид хурандаа Батэрдэн, 2016-аас 2017 онд хошууч Ми дорж зэрэг системийн хэмжээнд танигдсан шилдэг боловсон хүчнүүд удирдах байлаа. 2017 оноос хошууч Инх баяр энэ ангийг зохион байгуулж удирдах байна. Үе үеийн удирдлагын ур чадвар хамт олонны эв нэгдлийн хүчээр 24 цагийн тасралтгүй ажиллагаатай энэ албыг гал сөнөөгч аврагчид маань нэр төртэйгээр авч явна. Эрхэм хошуучууд 2 сарда харуулж билээ алдсан. Итгэлийг ахлах дэс итгэл өрөв. Эрхэм нөхдий амрыг хий. Эрхэм хошуучууд амрыг хий. Бол Онцгой ерөнхий газрын даргын тушаалаар 2017 оны 4 сарын 3-нд тус ангийн захирагчаар миний бие томилогдсон. Өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Аялал хугацаанд Галтүмөр унтрах аврах 19 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн маань 2017 онд 104 хоногийн ойрын төмөрт үүрэг гүйцэтгэж 64 хоногийн мялзан хүчин шүлхий хүчин дээр ажиллаж онцгой ерөнхий газрын хэмжээнд тэргүүний анги хамт олон болсон. 2018 онд Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын тэргүүний анги хамт олон болсон. Мөн 2018 оны Мандал сумын бүх аж ахуйн байгууллагын дунд удирдамжийн дагуу зохион байгуулагдсан ажил үйлчлэгэнд идэвх санаачлагтай оролцож мөн тэргүүний анги хамт олон болсон. Олдтой талууд байгаа. За тус анги нь одоогийн байдлаар 38 албан хаагчтай, үндсэн албаны 4, туслах албаны 3, шуурхай албаны 1 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Өдгөө тус анги нь бол шинэ байрандаа ороод одоо 3 дахь жилдээ 4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За уг анги нь бол жилдээ 46 сүүлийн 10 жилийн дунджаар 46 удаагийн орон байрны галт төмрийн дуудлагаар ажилладаг. За ой хөрийн төмрийн дуудлагаар бол 17 удаа сүүлийн 10 жилийн дунджаар 17 удаа гардаг. За энэ жилийн цагийн байдлаар одоогийн байдлаар 23 удаагийн орон байрны төмрийн дуудлагатай байна. Ой хөрийн төмрийн дуудлагаар 13 удаа гарч ажилласан байна. За уг одоо гал унтрах 19 дугаар ангийн хариуцч хамгаалж хариуцсан нутаг дэвсгэр нь болохоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Баянгол энэ 4 сумын нутаг дэвсгэр дээр сум дундын хилтсэн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. За эдгээр сумд нь бол ихэвчлэн хан хянтын салбар уулс бүхий ой тайг хөвч тайлчийн нуруу мөнгөлгийн зоо, за урмын зоо байна, хонь нугын халуун аршин байна. Гэхмэчлэнгийн хөвч тайг ийм бүсэд байрлалтайгаар онцлогтой. За ихэвчлэн бол ой хөрийн төмрийн дуудлагаар 1-р дуудлагаар гарч ажилладаг. Ийм онцлогтой анги байна. Гал төмөр унтрах аврах 19 дугаар ангиас салбартан манлайлагч, үе үеийн шилдэг гал сөнөөгч аврагчид төрөн гарсаар ирсэн. Тэднэрээч бахархдаг. За 2018 онд цэргийн хүнд тэмдгээр 6 албаагч, ослогын манлай тэмдгээр 6 албаагч, онцгой байдлын тэргүүний ажилтнаар 1,
онц гал сөнөөгч 2 гэсэн нийтдээ нэг 20 багч маань дээд одон медалаар шагнагдаж ажилласан байгаа. Зэргийн хүндэт медаль, онцгой байдлын тэргүүний ажилтан, онц гал сөнөөгч, зэрэг байгууллага төрийн одон медалаар 25, засан газрын 32, агентлагийн шагналаар 63 удаа, онцгой байдлын ерөнхий газрын шагналаар 45, бусад байгууллагын шагналаар 102, нийтдээ давхарцсан доогоор 285 хүн ингрэмэлж төр төмөндөө хөдөлмөрөн өнлүүлж шагнал урамшуулал гардсан байна. Хилцээний дарга гам бол турандаа ангийн цэрэгч хошууч инх баяр нартай бас баярын мэнд хүргье. Бид нарыг бас тэтгэврт гасан ч гэсэн байнга одоо бид нарыг бас хүлээн авч санаа бодлын маань сонсч ярилцаж ингэж байдагт нь бид бүхэн бас баяртай байдаг. За Мандалсамд гонцгой дийлцийн галт төмөр унтрах аврах 19 дугаар анги маань 2019 онд түүх 45 жилийн тэмдэглэн өнгөрөх зорилгоор Сэлэнг аймгийн онцгой байдлын газрын дарга болон элцэн дарга нартай төлөвлөгөөт ажлыг зохион байгуулан ажиллаж байна. За энэгүй ажлаас дурдах юм бол за Мандалсамд онцгой байдлыг сурталчлах энэ дэр зохион байгуулж хийсэн мөн албаагчдыг эрүүл мэндээр нь анхаарч сэргээн заслын совлил нэртэй амралтын газар зохион байгуулж байгаа. За мөн тохиолдуулан албаагч нар маань өөрсдийн дотоод нөөц болцоог ашиглан галт төмөр унтрах аврах 19 дугаар ангийн өрөө тасалгаа, машин техник, бага зөвсөмжинд томхон ажил үйлчлэгээ хийж ажиллаж байна. Эх орныхоо газар шороо амгалан тайван байдлын төлөө эзний ёсоор захин хамгаалж эдийн засгийн аюулгүй байдлын манаанд 45 жил зүтгэлээ. Арвин дүүх амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд ард үлдэжээ. 19 дугаар ангийн гал сөнөөгч аврагч хамт олон ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэмцдэг хамгаалах албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж гэрэлт замаа гигэн зүтгэлээрээ гийгүүлж явна. За гал унтрах 19 дугаар ангийн 45 жилийн ой мэндийг нийт ахмадуудаа болон одоо ажиллаж байгаа алба хаагч нар түүний гэр бүлд нь баярын мэнд хүргье. За юуны өмнө Мандалсамын онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн болон түүний гэр бүл ахмад ажилтны гэр бүлд гал унтрах 19 дугаар ангийн 45 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлье. Мандалсамд гонцгой байдлын хэлтсийн галт төмөр унтрах аврах 19 дугаар ангийн түүх 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлсэн Мандалсамын засаг даргын тамган газрын удирдлагууд болон сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байдаг аж ахуйн нэгжүүд та бүхэндээ нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Үе үеийн аврагчдын хичээл зүтгэлээс бол баалсан үүрэг талбаны ажил өглөө шиг гэрэлтэй байна. Үеийн үед мандан бадрах ерөөлтэй үйл сарвин төмний минь заммар гэрэлтэй байх болтугай.